яг хоо би нэг үеийнхэнда айгу зориулж хий гэж бодож байгаа. Одоо шинэ Gen Z үеийнхэн. Аа. Тэгэхээр яг хоо айгу эдийн засаг хэцүү байна. Монголын эдийн засаг бүрхэг байна гэж хүмүүс айгу ярьдаг. А гэхдээ яг одоо ингээд эдийн засаг улс төр засаг гэдэг ингээд ойлголтод байдаг л та тий. Тэрийг яг хоо та эдийн засгийн багшийн хувьд те яг эдийн засаг гэдэг яг энгийнээр одоо өсвөр насны хүмүүсд яг юу гэдээ ойлгочихвол зүгээр байд юм бол айгу хэцүү асуулт байна. Яг хоо ер нь бол одоо Gen Z-ийн хувьд те жишээлбэл эдийн засгийн талаар ойлголтгүй байх ч юм уу те сонирхгүй байх гэдэг нь өөрөө буруу зүйл биш байхгүй. Өөрөөр Gen Z гэж байгаа одоо залуучууд маань тэрийг заавал мэдэх ёстой гэсэн үг ч бас биш гэсэн. Яа гэх юм бол нас нь буюу нөхцөл нь болоог байгаа гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр яг ингээд бүр одоо яг улаан амьдрал дээр гараад гэх юм уу да тийм үү. Одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол таны төрөвчтэй л холбоотой асуудал болчиход байгаа байхгүй. Яг том зураглаар нь улс төр эдийн засаг энэтрээ гэдэг явчих тийм үү. Тэгэхээр одоо өнөөдөр жишээлбэл ингэж юм да Монгол улсын эдийн засаг 2.8 өсөлт нь 2.8 байж байгаа 5.8 5 болчлоо гэдэг ч байгаа байхгүй. Чиний төрөвчөнд байгаа мөнгө 2.8 буугаад ч юм уу 5.8 яг одоо буцсан уу гэдэггүй шүү дээ тийм үү. Тэр утгаараа бол хүний амьдрал шууд бол мэдрэгдэхтэй жаах хэцүү. Тэг. Яг хуу хатуу бодлогууд гараад ч юм уу тийм ээ. Тэг мөнгөний аншинд ч юм уу эсвэл худалдаа авалтанд шууд хатуу бодлогоор нөлөөлчих юм бол шууд мэдэгдэх боловч яг энэ одоо юу чөлөөт аягийн зах зээлийн үед бол шууд амьдрал мэдэгдэх байхгүй. Тэгэхээр хамгийн ойлгомжтойгоор хэлэх юм бол таны төрөвчөнд хэдэн төгрөг байна? Тэр хаанаас орж ирж байна? Та түүнийг хэрхэн зарцуулж байна гэдэг чинь ерөнхийдөө эдийн засгийн ухаан гэж асуулчих болно. Тэгвгээр л. Ерөнхийдөө айгүй энгийнээр тайлбарлаж шүү дээ. Энгийнээр тал. Гэхдээ бол заавал нөгөө нэг хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангаж байгаа энэ төр гэдэг юм бол жах ойлгоход хэцүү. Тэгээд ойлгох нас нь жараа заавал энэ насан дээр тэрийг заавал ойлгох шаардлагагүй байхгүй. Угаасаа л ойлгох юм чинь тий. Тэр нэг зөвхөн угаасаа ойлгох.